хичээлийн агуулга дэмжих хичээл. За асинхрон 2-ыг танилцуулъя. За энэ хичээлийн сэдэв газар зүйн босоо бүслүүр гэсэн сэдвийг тайлбарлана. За энэ биогеоценоз гэсэн хичээлтэй холбоотой дараах ойлголтуудыг танилцуулъя. За нэгдүгээрх нь болохоор газар зүйн бүрхөвч дэлхийн гаднах хүрээ бөгөөд агаар мандал тийм ээ одоо усан агаар мандлын доод хэсэг, усан мандал, чулуун мандлын дээд хэсэг болоод шим мандлын хоорондоо харилцан шүтэлцээтэй одоо ингээд оршиж байдаг орон зай байдаг. Энийг бид нэр газар зүйн одоо тийм ээ системийн хамгийн дээд ирэн буюу газар зүйн бүрхөвч гэж тодорхойлдог. За газар зүйн бүслөр нь болохоор өргөргийн дагуу байвал газар зүйн бүслөр, өндөрслөөс хамааруул одоо өндөрийн бүслөр гэж ялгаатаагаар нэрлэгддэг. За газар зүйн бүс нь болохоор зөвхөн газар зүйн бүрхөвчийн дотор одоо чийг болоод дулааны нөхцөл ижилтэй. За түүний нөлөөгөөр тийм одоо бүрэлдэхүүн тогтсон хөрс урмал амтны аймгийн ерөнхий төрхөөр ялгагдах нутагт дэвсгэрийн хэсгийг бол газар зүйн бүс гэдэг. Энэ газар зүйн бүс нь зөвхөн одоо тийм ээ хуурай газар дээр үүсгээрээ онцлогтой байдаг. За уулын босоо бүслүүд нь болохоор одоо газрын гадраас дээшлэх тусмаа агаарын температур буурж тодорхой хэмжээс чигсэл өөрчлөгдөж байдаг. За үүний улмаас хөрс ургамал амтны аймаг бол тийм одоо ландшафт нь өөрөө босоо чиглэлдээ дараалан ингээд солигдож ийм зүй тогтлыг үүсгэж байдаг. Үүнийг бол уулын босоо бүслэр гэж хэлдэг байна. За экосистем болохоор амьд организмуудын бүлгэмдэл одоо ургамал амтны бичил биетүүд болоод түүний тэдгээрийн оршин амьдрах орчных нь хамтаар бол тийм одоо хоорондоо бодис энергийн солилцоогоор нэгдмэл тогтолцоо болж одоо үйл ажиллагаанд бол тийм одоо нэгдмэл оролцож байдаг. Үүнийг бид нэр болохоор экосистем гэж тодорхойлно. За биогеоценоз гэдэг нь болохоор байгалийн тодорхой нэгэн тийм одоо бүрэлдэхүүн өөрөө түүнд одоо орчин амьдарч байгаа амьд биесүүдийн бүлгэмдэл олон түүний одоо орших амьгүй орчных нь хамтнаар тэдгээрийн харилцан холбоо үйлчлэлийн нэгдлийг болохоор бид нар биогеоценоз гэж тодорхойлдог. За экосистемээс ялгаатай болохоор биогеоценоз нь болохоор газар зүйн тодорхой хил зааг тодорхой нөхцөлтэй байдгаараа бол ялгагдаж өгдөг байна. За биоценоз нь болохоор тодорхой нутаг дэвсгэр тийм одоо эсвэл тодорхой орчинд одоо түүхийн урт удаан хугацааны туршид бүрэлдэхүүн бий болсон хоорондоо холбоо хамааралтай ургамал амтны бичил организмуудын одоо энд холилдсон хамааралтыг болохоор бид нар биоценоз гэж нэрлэдэг. За уулын босоо бүслөр маань үүсгэж шалтгаан болохоор тийм ээ энэ газрын гадраас дээшлэх тусам агаарын температур буурдаг. За үүнээс гадна чигийн бас тийм одоо ялгаатай байдал үүсдэг. Энэ нь өөрөө одоо өндөрлөг уулах нутгуудад одоо өндрийн бүслэр үүсэх үндсэн шалтгаан болдог. За өндрийн бүслэрийн хамгийн доод одоо энэ хэсэг нь болохоор тухайн орчны тийм одоо байгалийн ямар бүс үүсэж байгаагаас хамаарч тодорхойлогддог. Үүнээс дээшээг бол тийм одоо ямар бүслэр үүсэх бол тодорхойлно гэж байна. Яг агаарын температур маань өөрөө газрын гадраас дээшээ 1000 м өсөх тусам температур маань өөрөө 6 градусаар буурдаг. За тэгээд энэ зүй тогтол дээр үндэслээд өндрийн бүслэр үүсэх үндсэн шалтгаан болно. За тэгээд энэ нэг бүслөр бол нэмээд өргөг болгонд тийм одоо газар зүйн энэ босоо бүслөр маань өөрөө бас ялгаатай байдлаар үүсгэж. Жишээлбэл одоо экваторын бүслөр гэдэг нь Килиманжаро уул тийм одоо хамгийн доод хэсэг нь тийм одоо тропикийн ширэнгэн ой буюу саваны бүс байдаг бол үүний дараа уулын мөнх ногоон ойн бүс, тэгээд уулын хээрийн бүс, уулын туундрын бүс, за ингээд 5000 м-ээс дээш бол юу гэдэг вэ? Мөнх цасны буюу тийм одоо бүс үүсдэг байна. За тэгсэн чинь одоо Монгол орны хувьд бид юм одоо хойд дундад өргөст оршиж байгаа Монгол орны хувьд уулын хамгийн доод бүс нь болохоор хуурай хээр болон хагас тийм одоо цөлийн бүс. За тэгээд уулын тайгын буюу шилмүс ойн бүс. За тэгээд ойн таг буюу тийм одоо тагийн бүс. За энэ нь өөрөө 3000-аас одоо 4000 орчим метрийн өндөрт бол ерөнхийдөө энэ тагийн бүс үүсдэг. За 4000 м-ээс дээшээ бол ерөнхийдөө Монгол орны хувьд бол мөнх цас бүсний хил бол үүсдэг байна. Тэгэхээр уулын өндрөөс хамаарат за тэгээд газар зүйн аль тийм одоо өргөрөгт оршиж байгаа би газар зүйн бүслүүр бас ямар бүс оршиж байгаас хамаарат энэ мөнх цасны бүсүүд маань өөрөө бас харилцан өөр өндөрт бол үүсэх боломжтой байдаг байна. За бүгдээрээ саяны татгалзал хараад тийм одоо ер нь Килиманжаро болоод Алтай нурууны алинд нь илүү олон байгалийн бүслөр тийм одоо үүсэж байна вэ гэдгийг нэгдүгээр тодорхойлох нь, хоёрдугаар нь болохоор аль ууланд мөнх цас далайн түвшнээс илүү одоо бага өндөрт их л үүсэж байгаа юм бэ? Үүний шалтгаан юу вэ
гэдгийг тайлбарлаж хэлсэн. За дараагийнх нь яагаад Килиманжаро бол Алтай уулстай харьцуулахад илүү тийм одоо олон өндрийн бүсрүүд үүсэж байгаа шалтгааныг тайлбарлаж гаргана. За энэ дээр тийм одоо Эверест тийм одоо Гималай нурууны оргил, Эверестийн оргил уулан тийм одоо үүсэж байгаа өндрийн бүслүүр. За энэ болохоор Европын Монблан, Альпийн нурууны одоо Монблан оргил хоёрт үүсэж байгаа өндрийн бүсрийг хооронд нь ялгаж харуулсан байгаа тийм. За ингээд хамгийн доод бүс нь тийм одоо экваторын чиглэг оюун бүс. За ингээд 1000-аас 2000 м тропикийн мөнх ногоон бүс, за өргөн новчтой, шилмүүстэй гээд ерөнхийдөө 4500 м хүртэл ерөнхийдөө Альпийн нуг буюу тачир өвстэй өвслөг одоо энэ бүслэр үүсдэг болвол 4500 м-ээс дээш бол энэ Гималай нуруунд бол ерөнхийдөө мөнх цас мөсний бүс үүсдэг байна. Тэгтэл Европ төвд очиж тийм одоо Альпийн нурууны Монблан оргилд болохоор 0-аас одоо 1000 м өндөрлөг тийм одоо хатуу навчтай ой болон бутлаг уран бол бүхий одоо бүс үүсэж байгаа бол 1000-аас 2000 м өндөр тийм одоо шилмүүстэй, холимогой гэсний модтой бүс үүсдэг болвол за 2000-аас 2500 3000 м өдөртөнгөтэй Альпийн нугын бүс үүсээд за ингээд 3000-аас дээш бол ингээд мөнх цас мөсний бүс үүсгэхээр газар зүйн байрлалыг харьцуулаад үзэх юм бол тийм ээ газар зүйн байрлалаас хамаарат за тэгээд нэг өндрөөс хамаарат бол босоо бүсэр бол ялгаатай үүсгэх бол бид эндээс харж байгаа хнэ. За тэгэхээр эдгээр тийм одоо өгөгдөл төр ажиллаад за тэгээд батгал хэсэгт орсон тестүүдийг ажиллаад энэ хичээлийг тийм одоо хэрхэн ойлгосноо үнэлүүлээрэй.